За одоо ингээд миний докюментари бичлэг гэх юм уу? Эмээ үеийнх руугаа очсон бичлэг байгаа. Тэгэл ингээд сайхан яваал ингээд явсаар байгаа л миний явжснаас бол хамаагүй хурд явж илээ тэгээд ирээд зөө гоё дурсамж сэтрэл бүр ингээд өөр мөрөгөө толмолд нь хараад тэгэл ингээд эмээгийн хамаатных руу ингээд явж байгаа юм да. Тэгээд ингээд царай мараастаа бүр нэг сонио ёо сүүлдээ ингээд бичлэгээ үзэхээр ерөөсөө амар кринжлээд идэм юм манайхаа. Тэгээд та бүхэн маань ингээд тоохгүй сайхан ингээд enjoy-дэд үзээрэй заа. Тэгээд салхитад миний ярианаас сонсогдохгүй л байгаа л та. Тэгтэл айгүй гоё байна. Гадаа бол энэ сайхан агаар өстой гоё. Энэ хоол нэрээ вэг унахаа байлаа ингээд амар ингээд эргэлж байгаа юм шиг гитэн агаад бүр ингээд хазчихаар ч юм шиг ингээд санагдаад заяа. Тэг ингээл гэртээ ирээл ингээл өөрийгөө хараа. Тэг ингээ гараад ирсэн. Одоо нэг сайхан чөлөөтэй ярих мэрх тийм боломж олдлоо энэ өвөө эмээгийн дахаар айгу ичээж ерөөсөж чаддгүй юм ярьж. Тэгээд өлегтэй сонсогдож байгаа юм болоо энэ надаа микрофон дээр байхгүй. Тэгээд энэ юм саксны талбай малбай ингээд айгу ингээд амар дурсамж читэрж юм л та энэ яг ингээд санахгүй байжсэн яг эренгүүтээ санаад энд чи нэг ингэж тоглож ирсэн да тэгж тоглож ирсэн тэгээд айгу бодогдчихлаа тэгээд айгу гоё байна. Ойр дээрээгүй ойрын бараг 3 жил үү. Тийм 3 жил арга ирээгүй болохоор амар гоё. Ер нь 100 мөн бас ирмээр санагдаж байна. Яг ингээд саксны талбай малбайныг нь олон болсон. Тэгээд яванда би та нарт саксны талбай малбайг нь үзүүлнэ за. Тийм болохоор юу гоё наа. Агаарч ихсэн амар гоё. Юу guys энэ бүр амар гоё орчин бүр. Классик юм байна уу? 100 момстой бүр л гоё юм шиг санагдаж байна. Би ингээд бол энэ тоглоомнуудаар ингээд тоглож байгаагаа харуулъя гэсэн чинь амар хөтөн тоглоомнууд байна. Ер нь гадаа айгүй хөтөн байна. Миний харцч хацарч ихсэн айгүй улаач юм хаз. Тэгээд одоо ингээд орд юм болоо аим хөт. Тэгээд өвөөгийн хүчнүүдийг сайхан буулгаад тавих газар тавиад тэгээд сайхан хоолунд идсэн инста таавараа тэгэл нөгөө тэмждэг SJP-сээ үзээл ер нь их гоё байсан. Амар гоё амралт бас яг ингээд өвөө мэдээ ингээд айгүй гоё ирэхлээ. Тэгээд хамт яваа. Энэ хоёр манаас хөөхөө тэгээд хамаатны давс ирсэн байна. Тэгээд энэ хоёр маань сайхан хүзэр төвлөж байна. Стой байна. Хөдөлгөдөг брэнд гоё юм. Зүгээр л байгаа зүйлтэй аим сэтгэл хангалуун. Тэгэл ингээл жаргалтай амтдаг. Гоё юм аа. Тэгэл сайхан левж өгсөө. Эмээ бол тэгэл намайг ирсэн гэл шопинг хийхээ юу гэж мартав тэгэл хүүгээ ирсэн юм чинь сайхан хүүтэй хамт хүүгээ түшээл хэдэн дэлгүүр очигээл тэгээ сайхан цаймаа нөстойгоо яа бүр эмээ ингээл амар гоё эсэ ингээл хоол моол нь ингээл цаймаа ингээд бэлэн бүр амар гоё ингээл ресторан бол хоол итүүлэл яа амар гоё бүр үргэлжлүүлээд би та бүхэн ингээд өвөөгийнхөө авьяасыг бас харуулъя. Тэгээ ер нь хичээл орохоос өмнө 2-7 хоногийн өмнө л өтсөн болохоор ер нь 2-7 хоног л байх боломжтой. Тэгээд илүү удмаар байвал ер нь илүү удмаар санагдсан. Байгаа л амар юм шиг санагдсан. Тэгээд энэ iconic
газар байна шүү дээ. Тийш нь очиод сайхан зураг мургаад өөрийнхөө зураг мургийг дарчих марчих гээд. Уул нь л ойрхон л юм яа тий. Манай гэрээс. За. Одоо бүгдээ дэш харж үзье. Монгол цэргийг эцэг тэнгэр өршөв. Итүү хурцлах хэрэг. Хурандаа генерал Ямдон. Гитар гарахтаа Азад тайван алхмаар байна. Тэр толгоо хоёр нь багцаараас авч магадгүй юм байна. Гарал дааж байна. Би тастай ингээд машаад гэж байна. Чөлөөтэйний 65 жилийн ойд зориулсан босгоо. Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар шүү. Монгол улсын бодлого хамгааллын яам 2010 намайг төрж байхад ингээд сундарч бай тээ. Ингээд нийтдээ 16 жил өгч байна. Ам жоохон царцаад байгаа шүү манайхаа ингээд. Тэгээд ам царцаад байгаа болохоор та бүхэндээ зүгээр ингээд уншаарай гэж хэлдэг чи та бүхэн уншаарай гарч ирсэн царц. Тэрээсээ хахаад ингээд дэлгүүр орч мөрөөд тэгээ юм эзэн ийшээ бол битээ ороор манайхаа. Тэгээд өөр яг ийм ид хүүтэнд байсан болохоор бүр ингээд царцах гад ингээд хальт зураг дараал царай мэрэ харалтаа бүр ингээд хөлтөж байгаа царай байх хэвээр. Зя ингээд эмээвгийн ганцаараа Сүхбаатар дээр хам байна уу? Зэд тоос оруулъя да. Одоо ингээд дараа нь ингээд бичлэгнүүдээ харахаар бас кринж гар юм байна. Стенэр нэг. Өөрөөсөө бүр ингээд кринжлж дуусахгүй юм аа. За тэгэл ингээл өөрийгөө харуулаад гэрийн зүг хэдэн годон 2-7 хоногийн яасан ч хурдан өнгөртийн ингээл ирчих гэжтэй гэж бодоод хичээл одоо орлоо яандаа нэрэ арайчтэй гэж бодоод дуусч байгаа юм да. Анхаарал тавьсанд баярлалаа.